Манай суралцагч оюутан залуучуудын холбооноос 2 дахь удаагийнхаа лайвыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн лайв маань болохоор Чехийн ихтэй сургуулиудын талаар мэдээлэл өгөх зорилготой. За Чехийн ихтэй сургуулиудад хэрхэн элсэж орох уу, элсэх процессыг нь юу юу багтдیں۔ За дээрэс нь ихтэй сургууль сурахтай холбоотой маш олон асуултууд биднэрт байнга ирдэг. Ийм түгээмэл асуултуудтай хариулах зорилготой. За тэгээ өнөөдрийн лайв дээр болохоор миний бие нар мандах Чех улсад магистрийн түвшинд суралцдаг. Тэгээд болор дунгалаг бакалаврт суралцдаг ийм оюутнууд оролцож байна. Бид хоёр лайва эхлээд ер нь яг Чех их сургуульд орох процесс нь яаж шилждэг гэдгээс ахуулаад ярих болно. Тэгээд лайвынхаа 2 дахь хагас нь болохоор манай пэйжүүдэд ирсэн асуултанд хариулаад тэгээд бас давхар та бүхнээс яг одоо шууд үзэж байгаа хүмүүсээс ирж байгаа асуултуудтай хариулнаа. За тэгэхээр юуны төрөнд Чех улсын ихтэй сургуульд сурахын давуу талуудыг нь тавчхан дурдъя. Ер нь бол одоо энэ лайвыг үзэж байгаа хүмүүс ерөнхийдөө гадарлаж байгаа бох. Чех улс нь болохоор Европын төв хэсэгт байрладаг болохоор энд сурж байгаа оюутнууд ингээд нөгөө Европын орнуудаар аялахад маш тохиромжтой байршилтай харьцангуй хямд өртөгтөд тооцогддог. Баруун Европын орнуудтай харьцуулбал гэхдээ яг сүүлийн үед яг үүндээ байрны үн нэмэгдээд ер нь өргөр хэрэглээний барааны үн нэмэгдээд ер нь жоохон дээшлээд байгаа. Зарим тохиолдолд баруун Европын зарим хотоос Праг хот илүү өртөгтэйж байх жишээ. Тэгээд гисэн идэж яг ингээд оюутан хүн амьдрахад бол баруун Европын орнуудтай харьцуулахад харьцангуй гайгүй. За тэгээ мэдээч ихтэй сургуулиудын одоо рейтинг буюу чанар тунд аж ахуй төв Европын хамгийн ууган их сургууль жишээлх юм бол Чехэд байж байдаг тийм Карл их сургууль гэдэг. За тэгээ Карл их сургуулиас ингээд салбарлаад гарсан техникийн сургууль, төдий аж ахуйн сургууль гэх мэт олон сургуулиуд байгаа. Тэгээ зөвхөн Праг гэлтгүй бусад хотуудад нь ч гэсэн маш олон их сургууль байдаг. За тэр дундаа ер нь бол техник, инженерийн чиглэлээр бол маш сайн гэж анзаарагддаг. Ер нь сурж исэн гадаад оюутнууд нь ч гэсэн тэгж ярьдаг юм байлээ. За гэх мэтчлэн давуу талууд бол маш олон байгаа. За дээрэс нь хамгийн чухал нь гэх юм бол Чех хэл дээр сурахад үн төлбөргүй сурах боломжтой. Англи хэл дээр сурахад бол төлбөртэй байдаг. За одоо яг нөгөө хүмүүсээс түгээмэл ирдэг асуултуудын хариулт руу орж ирж байна. Их сургууль нь үнэгүй байд юм уу? 26-наас хүрэхээр ингээд төлбөртэй болдог гэсэн үнэн үү гэдэг иймэрхүү асуултууд байнга ирж байдаг. Тэгэхээр Чех хэл дээр сурахад бол улсын сургууль ямар ч үн төлбөргүй. Үүнд болохоор ерөөсөө нас хараалцахгүй 26 хүрсэн байна уу, хүрээгүй байна уу хамаагүй. 26 нас гэдэг юм юунаас гарч ирсэн бэ гэхээр 26 хүртэлх насны яг оюутанд болохоор бусад янз бүрийн оюутны хөнгөлөлтүүд олгогддог. Жишээлх юм бол нийтийн тээврийн хөнгөлөлт ч гэдэг юм уу те үзүр үйлчилгээний хөнгөлөлт ч гэдэг юм уу. Тиймэрхүү хөнгөлөлтүүд нь дандаа 26 хүртэлх насны оюутнууд гээд ороод ирдэг. Түүнээс тэр сургалтын төлбөрт бол энэ нас ерөөсө хамаарал. Харин 26 хүртэлх насны ч өнөө тэр нас хамааралгүй ямар ч гэсэн ингээд их сургуульд Чех хэл дээр үн төлбөргүй сурж агаад яг нөгөө нэг сурч дуусах ёстой гэсэн стандарт хугацаа байгаа тий. Одоо бакалавр бол жишээ нь ихэнх нь 3 жилийн мэргэжлүүд байдаг. За тэгээ 3 дээр нэмэх нь 1 гэдэг нэг нэмэлтжил. За магистрийн хувьд болохоор ихэнх нь 2 жилийн сургалтын хөтөлбөртэй байдаг бол тэр 2 жил дээр нэмэх нь 1 гэдэг нийтдээ 3 жилдээ багтаад сурахад бол төлбөргүй. Энэ стандарт хугацаанаас хэтрүүлээ сурч юм бол семестр бүрийн суур төлбөр гэж төлдөг. За энэ суур төлбөр нь болохоор сургууль бүрийнхээ хувьд, факультет бүрийнхээ хувьд харилцан адилгүй байдаг. Энэ тухай мэдээллийг нь болохоор та өөрийнхөө тухай сурж байгаа сургуулийнхаа вебсайтнаас авах боломжтой. За харин англи хэл дээр сурах тохиолдолд төлбөртэй байдаг. Одоо жишээ нь бид хоёр бол хоёулаа англи хэл дээр сурж байгаа тийм. Гэхдээ бид хоёрын сурж байгаа сургууль болохоор практ байдаг, хөдөө аж ахуй сургууль гэдэг маш олон гадаад оюутнуудтай сургууль. Яг энэ сургуульд маш олон гадаад оюутнууд байгаад байна гэхээр бусад том сургуулиудтай харьцуулахад төлбөр нь харьцангуй гайгүй. Одоо жишээ нь болроо ямар мэргэжлэр сурч байгаа тэгээд төлбөр нь ямар байдаг лээ? Одоо болохоор экономик эдийн засгаар сурж байгаа. Тэгээд төлбөр нь болохоор яг Монгол мөнгөөр болохоор 6 сая орчим байсан жилийн. Тэгээд анх орохдоо ямар төлбөр төлж ийсэн яг тэрүүгээрээ төлөөл дуустав тийм. Тэгмүүд чинь одоо ингээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд ингээд төлбөр байрны үн ингээд байнга нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм анх 40 мянгаыг төгссөн бол тэр дундуур ингээд сургалтын төлбөр нэмэгдсэн гэсэн анхнаасаа 40 мянгаыг төлснөөрөө төлөөд дуусна гэсэн үг тийм.
Тийм болохоор ер нь англи хэл дээр сурахад ч гэсэн боломжийн үнэтэй. Ялангуяа том хотод одоо Праг шиг том хотод сурч байхад ингээд гадаад оюутнууд ажиллах боломж. Тийм одоо болохоор 2 ажил давхар хийж байгаа. Аха. Яг өнөөдрийн зочноор болроогоо урьсан гол шалтгаан бол энэ. Болроо маань яг энэ хувийн зардлаар ирээд тэгээд их сургуульд англи хэл дээр сурч байгаа. Гэхдээ ингээд санхугаа өөрөө бүрэн зохицуулаад явж байгаа. Тэгэхээр чи тэр талаараа нэг товчхон тайлбарлавал яаж яг болгож чинь ер нь ингээд дундаж зардал сардаа хийдвэ. Энийг ажлын орлогоороо нөхөж бүрэн чадчих юм. Тийм одоо яг ингээд яг жоохон үнэтэй юм байрны төлбөр санагддаг. Тиймээс яг ингээд яг ажиллаад явах юмас гайгүй. А тэг би болохоор өөрөө нөө ресторан зөөгч гэдэг болохоор тэгээд хоолнд бол нэг мөнгө зардаггүй. Ресторанаас ингээд болгочдөг болохоор. Тэгээд ер нь яг цалингаахан бол хангалттай илүү гардаг байрныхаа төлбөрийн цаана. Тийм тэгэхээр ер нь айгуу дэжгүй санагддаг. Да тэгээд би чинь бас ингээд ирээд 2 3 улс руу яваад үзчихэж байгаа. Тэгээ нөгөө хангалттай илүү гардаг гэж байна шүү дээ. Тэрийг болохоор ингээд сургалтынхаа төлбөр. Тийм энэ жил болохоор өөрөө төлбөрөө төлсөн. Тэгээ одоо болохоор бас дараа жил дахиад өөрөө төлнө л гэж бодож байгаа. Ааха. Тэгэхээр сард ойролцоогоор ер нь яг заашгүй гардаг зардал нь чиний хувьд хэд орчим байна? Тэгээ байрандаа жишээлх юм бол хэдийг төлж байна? Одоо болохоор би байрандаа 7,000 төлж байгаа. Тэгээд дата гэдэг 400 крон төлдөг. Утасны дата. Тийм, утасны дата. Тэгээд тээврийн хэрэгсэл 130 крон сарын. Тэгээд яг заашгүй гурвал гэвэл яг энд гурвал төө. А чи тээврийн хэрэгсэл сар сараар нь төлдөг юм уу? Тийм, сар сараар биш үү. Ааха. За тэгэхээр сая сард 130 крон төлдөг гэж байна те. Энэ болохоор нөгөө 26-наас хүрээгүйгийн ач буян. Яг тэгэхээр нийтийн тээвэрт болохоор 50% төлбөрөөр нь явж болдог. 130 гэдэг чинь бүр 50-аас ч доош юм биш үү? Тийм шүү дээ. Прагийн сарын нийтийн тээврийн төлбөр чи 550 крон шүү. Тийм. Тэнгүү чи бүр тэрнээс жоох нэгтгэдэг юм шүү те. А жилээр нөхөн бол бүр хямдхан дууссан шүү дээ. За тэгэхээр ийм 26-наас хүрээгүйгийн бас давуу тал нь гэхээр ингээд нийтийн тээвэр дээр жишээлх юм байна. А байрандаа 7,000 төлдөг гэж энэ нь болохоор дотор байр биш ингээд юу хажуу өөрөө төрөсөлж байгаа тий. Тэгэхээр байрны ханш бол янз янз байгаа. Прагт бол байрны ханш харьцангуй өндөр байдаг. Дотор байр нь хүртэл өндөр. Би бас 7,000 орчмыг төлдөг. Яагаад тэгэхээр нөгөө манай өөрөө дотроо 0 дүвшдэг болохоор арай илүү болж байгаа. Тэгэхээр прагт бол дотор байрны үн нэг 5,000-аас дээшээ. Доотлон 5,000. Дотроо одоо 0 мэлгүй тэгээ арай олуулаа байдаг ч юм уу тийм байх юм бол. За тэгээ ингээд айлын хажуур өмөрөө төрөслөн гэх юм бол хямдхандаа л 7,000 баг. Тэгээ би чинь бас яг Монгол айл яасан болохоор л 7,000. Бас гайгүй шүү дээ. Тэгэхгүй чи урд нь ингээл дундаа ширлэл 2 3 оюутнаараа нийлэхээр чи бас нэлийн асуудалтай тийм цэцгэлгаа магэлгаа ингээл нэмэгдээ. Тэгэхээр ер нь байрны үн бол маш их хэлбэлзэн. За тэгээд ер нь оюутны зардал сардаа хотоосоо хамаараа тэгээд нэг Монгол мөнгөөр за жижиг хот мотод байдаг бол сая төгрөгөнд гаргалж болно. За ингээд Праг шиг юм өртөг өндөртэй байрны өндөр төлбөртэй газар бол сая 500. Тийм юм доотлолтой бол. Тийм 7,000 гэдэг чинь бараг сая төгрөгөнд байранд явчихж шүү дээ. Тийм байна. За тэгээд их сургуульд ер нь яаж орох юм бэ? Хизээнээс бүртгүүлж эхлэх вэ гэхээр он гарангуут бүртгэл эхэлдэг. Одоо бол бүртгэл эхэлсэн байгаа. Бүх бүртгэл цахимаар явна. Та бүхэн сонирхож байгаа сургуулийнхаа вебсайт руу ороод тэгээд факультетуудынхаа мэдээлэлтэй танилцаа тэгээд шууд бүртгэл гэсэн registration гэсэн хэсэг рүү ороод өөрөө бүртгүүлчих болно. Хувийнхаа мэдээллийг оруулаад за тэгээд нэг аппликейшны төлбөр гэж нэг 700-аас зарим 800 тий 800 крон. За нэг сургуульд 2 3 мэрэгчлэр сонирхоод бүртгүүлж байгаа бол тус бүрт нь ингээд 800 700 кроноо төлөөд явна гэсэн. За тэгээд бүртгүүлсний дараа эсэлтийн шалгалт дээр өгдөг тий. Тэгэхээр чиний хувьд эсэлтийн шалгалт ямар? Надад болохоор за яг амар хүнчихгүй хөнгөн чихгүй яг би бол тэгэл яг нэг 6-наас жоохон илүү гаргал тэнцсэн. Гэтэ би ч бас дундаа нэлээд хэдэн gap yearтэй болохоор тэгээд ер нь бол эсэлтийн шалгалт нь ямар хуу хичээлээр хідэн хичээлээр тэгээ хэдий дүгдээ. 6 сарын ихээр өгсөн. Тэгээд миний юу ч болохоор англи дээр сурах байсан болохоор англи хэл зайлшгүй өгсөн. Тэгээд эдийн засаг чиглэл болохоор заавал мат өгсөн. Ер нь энэ хоёрыг л өгсөн. Тэгэхээр мэрэгчлээсээ хамаарат тэгээ бас сурах гэж байгаа хэлнээсээ хамаарат хэрвээ чех хэл дээр сурах гэх юм бол зарим сургууль зүгээр шалгалт өгөхгүй шууд нөгөө нэг хэлний бэлтгэлд суугаад төгссөн сертификат үзүүлчихэд хангалттай байдаг. Гэтэл зарим сургууль жишээлх юм бол одоо хөдөө аж ахуйн сургууль заавалчгүй өөрийнх нь шалгалтыг давсан байх хэрэгтэй гэдэг тийм. Тэгээд тухайн сургууль бас янз янзын шаардлагатай байна. Өөрийнх нь шалгалтыг 60-аас дээш оноогоор давсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг сургууль байна. Жишээ нь хөдөө аж ахуйн сургууль. Тэгтэл Прагийн техникийн сургууль өөрийнх нь шалгалтыг 80-аас дээш хувиар
өгсөн байх ёстой гэдэг ч юм. Ингээд хэлний шалгуур бол өөр байдаг. За бусад хэлний бэлтгэлийн сертификат зөвшөөрнө гэдэг сургуулиуд ч гэсэн 50 дахь шаардлага нь зарим нь B1-ийг шаарддаг, зарим нь B2-ыг, за бүр ингээ хууль анагаахын чиглэлээр сурах бол C1-ийг шаарддаг сургууль ч гэсэн байгаа. Гэхдээ ерөнхийдөө B1-тэй хүн тухайн их сургуулийн зөвшөөрөд авчлаа ч гэсэн яг ингээд чех хэл дээрээ сураад B1-тэй хүн ингээд сураад явхад бол айгүй хүндрэлтэй байдаг. Хэлний бэлтгэлтэй ингээ гайгүй хүмүүстэй ойлголцоод идэг байсан хэрнээ яг ингээ лекцэнд суугаад ерөөсөө сайн ойлгохгүй ч юм уу. За лекцэнийг дөнгөн дангаа ойлголоо гэхэд шалгалтын дээр ингээ таг гацчихдаг. Яг тэгэхээр чехэд их сургуулийн шалгалт нь семестрийн шалгалт нь дандаа бичиг болон аман шалгалтыг хослоод явдаг. Тийм болохоор яалтч уу ярианы чадвар шаарддаг. Тийм болохоор чех хэл дээр сурах уу, англи хэл дээр сурах уу гэдгээ маш сайн бодчихж шийдэх хэрэгтэй. За тэгээд чех хэл дээр сурах, англи хэл дээр сурах уу гэдгээ шийдчихэд сургуулаа сонгоод англи хэл дээр сурах бол төлбөрөө төлнө. За чех хэлний бэлтгэлүүдийн талаар бол бас нэлээд хүмүүс асуудаг. За хэлний бэлтгэл жишээ нь нас хамаардгүй ч гэдэг юм. Ер нь их сургууль сурахад нас хамаардгүй гэсэн асуулт айгүй байдаг. Нас ер нь хараалцахгүй. Таал өөрөө ингээд ороод одоо арай ахмаг настай байгаадаа санаа зовж мохгүй л бол ерөөсө хамаагүй. Ер нь бол ингээд гадаадууд ордонтой сургуульд бол ингээд 30 гарсан магистр бүр бакалавр сурж байгаа хүмүүс ч хүртэл байдаг. Тэр бол ерөөсө тухайн хүний л санаа зовх асуудал үгүй юу гэхээс биш. Нас ерөөсө хамааралгүй. За хэлний бэлтгэлүүд хаана ямар бэлтгэлд сурах уу гэдэг талаар ерөнхийд нь чехэд байдаг хамгийн том их сургуулиудын дэргэдэг хэлний бэлтгэлийн талаар мэдээллийг би нэг бичлэг болгоод бэлтцсэн байж байгаа. Тэр бичлэгийг та бүхэн үзээрэй. За ингээд Соннос гэдэг юм миний хөтэлдэг сууг байгаа. Энэ дээр ингээд доошоо гүйлхэнгүүд энэ чехэд аялах, ажиллах, сурахаар сонирхогчдод гэдэг энэ хэсэг дээр нь ингээд харах юм бол чех хэлний бэлтгэлүүд гэж байж байгаа. Энэ дээр яг нөгөө томоохон бэлтгэлүүдийн талаар ерөнхий мэдээллүүд нь байгаа. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө сонирхсан хэлний бэлтгэлийн вебсайт руу ороод яг тухайн үед нь төлбөр нь ямар байгаа гэдэг талаар мэдээллийг авч болно. Тэгээд нөгөө төлбөрүүд нь янз байдаг шалтгаан болохоор хотоосоо хамаарч байгаа. Дээрээс нь нэг семестрт ч юм уу тий үздэг хичээл цагаасаа хамаараад бас өөр байдаг. Тийм болохоор хүн болгоны сонголт нь бол өөр байх бах. За хэлний бэлтгэлд сурахаар бол бас оюутны виз олгогддог Монголоос ирэхэд ч гэсэн. Гол нь Монголоос аплай хийж байгаа тохиолдолд одоо сургуульд бүртгүүлж байгаа тохиолдолд одоо жишээ нь хэлний бэлтгэлээр ирэх гэж байгаа тохиолдолд хэлний бэлтгэлдээ бүртгүүлчихэд төлбөрөө 100% хийжээж сургуулиас чинь сургуулийн тодорхойлт өгдөг. Ингээмүүд нөгөө зарим ингээд онлайн курс ч юм уу янз бүрийн хувийн бэлтгэлтийн бүртгүүлчээр нөгөө оюутны визэнд шаарддаг сургуулийн тодорхойлт өгдөггүй. Тийм болохоор яг тухайн сонирхож байгаа хэлний бэлтгэл чинь тийм сургуулийн тодорхойлт өгдөггүй юу гэдгийг вебсайтаас нь сайн мэдэх хэрэгтэй. Тодорхойгүй байх юм бол тухайн сургууль руугаа мэйл бичиж ч юм уу асууж тодруулах хэрэгтэй. За тэгээ хэлнийхээ бэлтгэлийн төлбөрийг 100% төлсөн байжээж сургуулийнхаа тодорхойлтыг авна. За тэгээ визэнд ороход сургуулийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгал нэг жилээр хийлгсэн байх. Тэгээ байрны бичиг гэхээр одоо жишээ нь хэлний бэлтгэл ч юм уу их сургуульчууд орох гэж байгаа бол оюутны байр руугаа бас хүсэлтээ явуулаад тэгээд ийм confirmation буюу ингээ нөгөө баталгаажуулалт хийлгээд танд бас тэр бичиг нь контрактыг явуулцдаг. Тийм бичиг хэрэгтэй. За тэгээд дөрөвдүгüүрх нь болохоор санхүүгийн баталгаа. За эрүүл мэндийн даатгалыг жишээлх юм бол онлайнаар хийлгэх чинь зүгээр интернетээс health insurance for foreigners гэж хайж агаал тэгэл гарч ирсэн компаниудаас нь аль нэгийг нь сонгоод онлайнаар хийгээд тэгээд юугаа гэрээг бас онлайнаар хүлээгээд авчдаг. Тэр онлайн гэрээг нь угаасаа бүлээн зөвшөөрдөг. Тэгээд одоо бол ер нь айгүй олон сонголттой болсон даатгалын компаниуд те янз янзын үн өртөгтэй байгаа. 2 жилийн өмнө болохоор энэ хууль өөр байхад бол зөвхөн нэг VZP гэдэг компани л даатгал хүлээн зөвшөөрдөг гэсэн бол одоо бол хамаагүй. Гэхдээ тэрэндээ basic гэдэг багц биш, comprehensive гэдэг яг эрүүл мэндийн даатгалын багцыг сонгох ёстой. Тэгээд угаасаа тайлбарыг нь харангууд нөгөө 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэдэд зориулсан бүрэн даатгал гэсэн тодорхойлттой буюу comprehensive гэсэн даатгал гэдэг. Тэрийг нь сонгох ёстой. За тэгээд санхүүгийн баталгааны тухайд болохоор Чех улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарат энэ нь болохоор жил болгон баг багаар нэмэгддэг. Чехийн дотоод явдлын яамны сайтн дээр жишээлх юм бол ингээд
яаж тооцоолдог аргыг нь ингээд тодорхой ингээд бодоод өгсөн байж байгаа. Энэ дээр болохоор жишээ олгоод ингээд 6 сарын баталгаа нь ихэд 78250 байна гэд. Тэнгүүт жилийнх нь одоо 130-аас 140 байна. Тэгээ ер нь ингээд жил болгон энэ дахиад явдаг. Тэгээ ийм хэмжээний мөнгийг дансандаа байршуулаад дансныхаа хуулгыг аваад тэгээд нөгөө банкаараа баталгаажуулаад тэгээд визэн өгөхөд болдог. Цагдаагийн тодорхойлт хэрэг болж байсан. Монголоос виз авахд чинь бас нэмэлт материалууд хэрэгтэй болж шүү дээ. За тэгвэл чи визэнд орохдоо яг ямар материалууд бэлтжижсэн. Тэгээд ер нь визэнд орох процесс нь хаанаас эхлээд яаж өрнөжсэн талаар тань. Надад болохоор санхүүгийн баталгаа хэрэг болж байсан. Тэгээд сургалтын гэрээ нөгөө нэг одоо сурах урилга хэрэг болсон. Сургуулийн тодорхойлолт. Тэгээд эрүүл мэндийн даатгал, цагдаагийн тодорхойлолт, тэгээд стил гэрчлэгээ хийлгэрэй гэсэн чинь тэгээд энэ нь яг ирээд хэрэг болсон, тэнд бол хэрэг болоогүй. Тэр апостил гэрчлэгээ гэдэг нь юу вэ? Одоо нөгөө нэг яг энд ингээд 10 ажлаа төгсөн үнэн гэдэг юм уу нэг тийм одоо бүр юунаас боловсролын яамнаас тийм. Тэр болохоор тэгээ ирээд бас нострификац хэрэг болт юм билээ. Тэгээд уурчин одоо хэрэг болсон юм. Нэг эднэр байсан баха. Би одоо санчлаа нөгөө боловсролын яам дээр очиод архив байсан тийм бичиг хийлгэж авах болдог тий. Яг юм нөгөө нэг аттестатчлагдсан тийм сургуулийг төгссөн үнэн гэдэг. Уул нь бол бид нарт чинь 10 төгссөн гэдэг аттестат байгаа шүү дээ. Тэрнээс гадна тийм тодорхойлт авдаг тий. Тийм шүү. Тэгээд нэг юм эрүүл мэндийн үзлэгт бас орж исэн үү? Үгүй. Ороогүй. Уг нь авах ёстой гэсэн би ерөөсөө тийм өгөөгүй. Тэгээд ерөөсөө надаас нь хийгээгүй. Намаг юу яаж байгаа би ч бүр зөндөө олон жилийн өмнө ирсэн. Тэгэхэд бол яг халтурт дээр очиод нэг 2 3 юмны уушигны зураг ахуулах, тэгээд дохын шинжилгээ өгөх энэ төр гэдэг нэг хэдэн шинжилгээ. Угаасаа Чехийн шинжилгээ гэдэг юм тусдаа материал өгдөс. Түүл төр болцсон юм байна тий. Би л тэрийг өгөөгүй. За тэгээд визэнд орох шаардлагатай материалуудыг угаасаа Монголд үйдэг Чехийн элчин сайдын яамныхаа вебсайтаас нь шалгах хэрэгтэй. Угаасаа ингээд сурах зорилгоор бол ийм материал шаардна гэж тодорхойлчихсан мэт. Тэгээ одоо битэрий ярьж байгаас харах юм бол ингээд жил ирэх тусам жоохон өөрчлөлт ордог байх нь ш. Тэгэхээр яг тухайн үедээ харах хэрэгтэй. Гэхдээ гол шаарддаг юм гэх юм бол түрүүний хэлсэн дөрвөн бичиг нэмэх нь цагдаагийн тодорхойлтыг бол одоо амархан ийм Монголын бас авчижсэн. Тэгэхээр ийм болсон байх нэ. За тэгээд визэндээ аль болох Монголоос орж байгаа хүмүүс аль болох 6 сард л ингээд яг цаг магаа аваад орчихгүй бол ер нь хоцрох тийшээ ханддаг. Тэг чи жишээлх юм бол хэдэн сард нь визэнд орсон чи хэдэн сард нь визний чи хариу гарч ирсэн бэ? Би 3 4 сард орсон баха. Тийм үү? Тэг би айгу эрт орсон. Тэгээд зундаа гарцсан. Түлшээ ерөөсөө тийм хоцрон гэсэн юм яарсан байгааг юм шиг. Надаас ингээд нөгөө зөвлөө мүлгээ авч агаад ингээд визэнд орж исэн хэд хэдэн хүмүүсээс анзаарагдчихсэн. Ер нь ингээл 6 сар гаргаал, зарим нь 7 сарын ихэр ч юм уу ингээд цаг аваад тэгээд тэр чинь нөгөө хүлээх хугацаа нь хэдүүлээ 90 хоног. Тийм миний хувьд 2 сар орчим л болсон санагдаж байна. Бүр тулгаагүй юм биш үү гайгүй. Тэгээ хүмүүсийнх яг ингээд нөгөө намар энд чинь сургуулиудын хичээл янз янзын үед эхлэн штэ зарим нь 9 сарын дундуур эхлэн за хэлний бэлтгэл бол 9 сарын ихэр эхэлждэг тий. Тэгээ их сургуулийн хичээлүүд болохоор 9 сарын сүүл юм уу? За зарим нь 10 сарын эхний 7 хоногт ч юм уу эхэлдэг тохиолдол байгаа. Тэнгүүд нөгөө визэндээ 6 сараас хойш ороод визний ярилцлаганда 6 сараас хойш орчингууд яг тэр нөгөө хичээл эхэлсний дараа визний хариу гарах магадaltaй байдаг. Тийм болохоор аль болох эртхэн сургуультай бүртгүүлээд, бичиг баримтаа бүртгүүлээд ерөөсөө 6 сараас өмнө л ярилцлаганд орондоо төлөвлөчих хэрэгтэй тий. Тэгээд яг нөгөө оюутны визэнд орох гэж байгаа тохиолдолд элчин сайдын яамны вебсайт дээр бичсэн тэр нэг тусгай имэйл хаяг руу яг 5 дахь өдрийн өглөө нэг тодорхой цагийн хооронд л бичих хэрэгтэй тий. Тэрэн дээр ингээд нөгөө нэг хүмүүс их байгаад ангуут ингээд цаг авч чадахгүй асуудлууд үүсдэг. Тийм болохоор яг ингээд цагаа тохируулаад тий имэйл дээр автоматар мэйл явуулах ингээд мэйлээ бэлэн биччихээд цагаа тохируулаад яг тэгэл өглөөний 9 цаг гэсэн бол шууд 9-с явдаг. Тэгээд явуулах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол тэр цаг авахд жоохон хүмүүс хоцорч моцроод ингээд хэдэн өдөр алддаг. Тэгээд тэр чинь 7 хоногт ганц л удаа шүү дээ. Тэнгүүд ингээд 7 хоногор ингээд хугацаагаа алдаад байдаг. Тохиолдол байдаг. Тэнгүүдээ заавал бэлэн мөнгө авчиж тийм л шүү дээ. Визний дэлбэр гэж юу? Тийм. 3 жилийн 2 жил хагасын өмнө орсон шүү дээ. Бараг 3 жилийн өмнө. Тэгэхэд хэд байсан бэ? Тэгэхэд 105 байсан болов. Тэр хавцаа байсан баха. Тэр төлбөр бол бас жоох өөрчлөгдөж магадгүй шүү дээ. Тэгэхээр бэлнээр мөнгө авч очдөг. Тэгэхээр заавал бэлнээр авч очижсэн. За тэгээд ихтэй сургуулийн талаар мэдээлэл хаанаас авах уу? Ямар сургуульд нь орвол зүгээр юм бол ийм мэрэгчлэр хаана сурах уу гэд айгу төгөөмөл асуултууд ирдэг. Тэгэхээр 2 вебсайтнаас ерөнхий мэдээллүүдийг харж боломжтой. 2 портал сайт байгаа.
За энд магадгүй амьдарч байгаа хүмүүс бол англи хэл гэхээс илүү чех хэл дээр мэдээлэл авах нь тохиромжтой гэж болно. Тэгэх юм бол Высокая школа ЦС гэдэг вебсайт байгаа. За англи хэл дээр мэдээлэл авъя гэх юм бол англи эсвэл чех дээр аль алин дээр нь хамаагүй аавна гэх юм бол Study in ЦС гэдэг. За энэ Study in ЦС гэдэг. Энэ бол ерөөсөө бүх сургуулиудын талаар хураангуй мэдээлэл нь байж байдаг. Одоо шууд Universities гэдэг дээр нь дарах юм бол Чехийн бүх ихтэй сургуулиудын талаар за эндээс нь ингээд мэрэгжлэр нь англиад харсан ч болно. За энд болохоор ингээд Борногийн техникийн их сургууль, Чехийн Праг дахь техникийн их сургууль гэх мэтэн сургуулийнхаа нэрээр байж гэн тий. Газрын зургаас нь таарч болно. Програмс гэдэг дээр нь дарангуй мэрэгчлэр нь хайж болно. За энэ богино хугацааны яг зэрэг олгодог гингүүд одоо бакалавр, магистрийн зэрэг гэдэг тий. Эндээс одоо инженер юм уу, бизнес юм уу гэдэг ингээ мэрэгчлэрээ хайчна. За жишээлх юм бол инженерингийн чиглэлээр гингүүд бүр цаашлаад наривчлаад хайх боломжтой. Одоо level of study гэдэг дээр нь бакалавр юм уу, юу юм гэдэг. Language гэдэг дээр нь бас чих үү, англи үү гэдэг ингээд шүүгээд хайх боломжтой. За тэгэнгүүт ингээд шүүгээд хайгууд энэ дээр жишээ нь ингээд бакалаврын хөтөлбөр нь 3 жил тэгээд жилийн төлбөр нь ингээд 3-аас 9 мянга англи хэл дээр гэдэг гэх мэтчлэн байж байгаа. За тэгээ энэ сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг харъя гэх юм бол яг энэ тухайн сургуулийнх нь вебсайт энэ төр гэдэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь Либерти их сургууль энэ төр гараад ирдэг. Тийм болохоор ерөөсөө энэ бүх сургуулиудын мэдээллийг нэг дороос харъя гэвэл Study in ЦС гэдэг вебсайт руу орох хэрэгтэй. Чех хэл дээр авъя гэх юм бол Высокая школа ЦС гэдэг. Яг түрүүнийхтэй бас л адилхан ингээ портал сайт байж байгаа. За тэгээд энэ дээр бас сая сургалтын төлбөр энэ төр гэдэг мэдээлэл нь ерөнхийгээр нь байж байгаа. Яг бүр наривчилсан баталгаатай мэдээллийг бол яг тухайн сонирхсан сургуулийнхаа вебсайт руу тухайн факультетийнхаа вебсайт руу орж харах хэрэгтэй. Яг тэгэхээр нэг сургуулийн өөр факультет дотор бас өөр мэрэгчлүүд нь өөр төлбөртэй байдаг. Одоо жишээ нь бид нэг факультетэд сурдаг ч гэсэн би магистрт болроо бакалаврт тэгээ бас өөр мэрэгчлэлтэй болохоор төлбөр нь өөр болчих жишээтэй. Дараагийн нэг чухал зүйл болохоор нострификат буюу өмнө нь сурсан боловсролынхаа одоо дипломыг тий гэрчлэгийг энтхийхтэй дүүцүүлэх юм процесс гэдэг. Жишээлх юм бол бакалаврт сурах гэж байгаа хүүхэд энд ирээд бакалаврт сурахдаа ерөнхий боловсролын гэрчлэгээ энтхийхтэй дүүцүүлээд зөрүү байх юм бол тэр нөгөө зөрөө гарсан хичээлээрээ шалгалт өгдөг. Магистрт юм уу докторт сурах гэж байгаа хүмүүс өмнөх зэрэгээрээ одоо би жишээ нь магистрт сурахаар ирж байхдаа бакалаврынхаа дипломыг энтхийхтэй адилхан тэр төрлийн мэрэгжлийнхтэй дүүцүүлээд энэ хүн манай бакалавртаа дүүцэхүүц бакалавр эзэмшсэн байна. Тийм болохоор магистрт сурч болно гэсэн нэг юм гэрчлэгээ авдаг. Энэ дүүцүүлэх процессыг болохоор нострификац гэж байгаа. Тэгэхээр магистрих, бакалаврих гэдэг нь хоорондоо ялгаатай байдаг болохоор бид тус нь яриа. Тэгэхээр болрогийн хувьд бакалаврын нострификац ямар байсан бэ? Одоо сүүлийн үед болохоор нострификат тэгээ сургуулийн internal evaluation буюу дотоод үнэлгээ гэдэг юм хоёр янзын байдаг болсон. Тэгэхээр энэ хоёрын ялгааны үе юм. Нострификат дээр болохоор яг хэрэг болж ирсэн зүйл юм бол сүүлийн 4 жилийн хичээлүүдийн үдсэн цаг тэгээд дүн байсан. Тэгээд апостил гэрчлэгээ тэгээ 1000 кронтой. Тийм ийм юмнууд өгчээсэн. Эндээс өөр юм өгсөн санагдахгүй наа. Тэгээ 10 жилийн нөгөө нэг юугаа төгсөн дипломтойгоо өгчээсэн. Тэгээд миний болохоор яг дүүцүүлээд түүхийн хичээл баг гарсан. Тэгээд Монгол орчуулагчтай нэг дунд сургууль дээр ингээ очиод талтаа өгсөн. Цаанаас нь ингээ дунд сургууль энэ дунд сургууль дээр очино гэд ингээ тавлаад өгчтэй мэлээ заагаа өгчдөг. Тэр дотоод сургуулийн үнэлгээ болохоор дүнгийн хуудасаар тэгээд юутайгаа дипломтойгоо өгчээсэн баха. Тэгээд нөгөө нэг сургуулиас юм бичиг авч ирсэн. Ингээм энэ хүүхд манай сургууль сурсан нь үнэн гэдэг бичиг авч ирсэн. Тэгээ өгчээсэн. Төлбөр нь болохоор бас нэг 700 крон орчим байсан баха. Шалгалтын төлбөр гэж тустай. Тийм шалгалтын төлбөрөөс тустай. Тэр үнэлгээний төлбөр нь бас. Тийм тэгээд тэр нь болохоор бас нэг 2-3 сар хүлээгч илүү. 2 сар хүлээгч илүү. Манай сургуульд гэхдээ нөгөө нэг манай ангид зарим хүүхдүүд ингээд тэр үнэлгээнээс болоо хоцорч орж ирсэн. 10 сар хичээл нэхэлсэн байхад 11 сарын дундуур орж ирсэн хүүхдүүд бас байсан. Юу юм уу? Одоо тэр нөгөө нострификацийн үр дүн гарахгүй байгаа дангууд сургуульд нь ерөөсөөр оруулах байх юм тийм. Тэгэхээр бас нострификац хийх бичгээр нострификац хийх нь илүү амар санагдсан баг. Тийм үү? Тийм. Тэгэхгүй бол тэр нөгөө нэг сургуулийн дотоод үнэлгээ болохоор ингээ амар удаж магадгүй. Тэгэхээр ингээд тэрийг дуусны дараа л хичээлдээ орно юу нь бол. Тэгэхээр баг нострификац хийлгээ тэгээ ямар сургуульд орсон ингээ үзүүлээ явчихад амар санагдсан. Тэгэхээр энэ нөгөө нострификац дотоод үнэлгээ гэдгийн хоёр гол ялгаа гэх юм бол нострификацыг бол ингээд нэг хийлэгчэд Чехийн аль ч ихтэй сургуульд тэр нострификацийн гэрчлэгийг үзүүлээд орох боломжтой. Дотоод үнэлгээ гэдэг нь ямар сургуульд сурахаа та аль үжээ ингээд тодорхойлцсон
өөр сургууль ерөөсөө сонирн биш байгаа бол яг тэр зорьсон сургуулийнхаа дотоод үнэлгээг нь хэлгээд дүүцүүлж болно. Тэгэх юм бол яг ингээд энэ хоёрын хувьд жоохон мөнгөний төлбөрийн ялгаа гарах магадaltaй. За жишээ нь магистрт би нострификац хийлгэж хахад 2500 хийлгэжсэн. Тэнгүүд чинь дотоод үнэлгээ чинь нэг 800 700 корол гэдэг шүү дээ. Тэгэхээр асар их ялгаатай. Гэхдээ би аль сургуульд сурахын тухайн үед тодорхойгүй миний бодож байгаа тэр яг онилжсэн сургуультай би өөрөө тэнцэх хэсэг нь тодорхойгүй байсан болохоор яг тэр үнэтэй төлбөрийн төлөөд ингээд оруулчихсан. За тэгээд нострификац дээр одоо сая нөгөө хичээлийн цагаа бичдэг гэж шүү дээ. Тэнгүүд чинь энтхийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр нь манайхаас жоох ялгаатай болохоор тэр үдсэн цаг нь дүүцэж гин үгүй юу гэдгийг шалгаж үзээд тэгээ манад үдсэн цаг нь дутуу байх юм бол тухайн хичээлгээрээ шалгалт өгдөг. А гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд бол харьцангуй нөгөө олон цагаар хичээл үздэг болсон болохоор тэр шалгалт өгөх шаардлага харьцангуй бага гардаг болсон. За тэгээ энэ дээр бас нэг нууц хэлчихээ. Ясам дээр тэр цагийн тодорхойлолтоо үнэн зөв гаргасан уу юу гэдгийг эндээс нэг амар нарийн шалгахгүй яагаад гэвэл тэр чинь сургуулийн чинь тамга байгаа юм чинь. Тийм болохоор сургуулиуд ч тэрийг нэг айхтар байдаггүй те. Чи өөрөө цагаа бичээд ирээ тамгай чинь дараад өгье л гэдэг юм 10 жилийн сургуулиуд. Тэрнийг бол яг гоё те хүүхдэд бодсон. Тэнгүүд яг ингээд манай оюутны холбооны групп дээр чихдэг оюутнуудын групп дээр угаасаа юм нөгөө шалгалт шаарддаггүй тийм нострификацийн цагийн юм шаблон гаргацсан байгаа. Та нар тэрийг татаж аваад зүгээр яг тэрнтэй адилхан цагаа биччихэд бол нострификацийн шалгалт өгөх шаардлага гарахгүй гэсэн үг. За бакалаврт сурах нострификацийн хувьд бол ийм байдаг. Магистр юм уу тэрнээс дээш зэрэг нострификац нь болохоор яг таны тэр сурах байгаа мэрэгчлэр хамгийн олон янзын хөтөлбөртэй сургуулийг сонгож аваад тэр сургуулаараа нострификац хийлгээ гээд өөрийнхөө нөгөө бакалаврын ч юм уу те өмнөх дипломоо юу яагаад нотариатжуулаад тэгээд тайлбараа бичээд шуудангаар явуулчихдаг. Тэгээд нэг юу дүгнэлт хийх хугацаанд сар ч юм уу за диплом чи хэрвээ айгүй юм ярихтай сонин диплом байх юм бол арай жоох уддаг. Миний хувьд болохоор энэтхэхийн дипломтой тэгээд нөгөө үдсэн хичээлүүднийх нь нэр нь амар тодорхойгүй. Математик 1 2 3 гэсэн яг дотор нь юу үдсэн тий компьютерийн шинжилгээ ухааны 1 2 3 гэсэн юу үдсэн тэр үйлдэл систем үдсэн юм уу програмчлалыг хэл үдсэн юм гэдэг нь тодорхойгүйсэн болохоор тийм юу тодорхой юм силабус одоо хичээлийн хөтөлбөрийн чинь гаргасан юм бичиг баримт хэрэгтэй байна. Зарим хүүхдүүдийн болохоор шууд манай энэ сургууль миний төгссөн сургуулийн вебсайт энд байна. Ийшээ нь яг энэ холбоосоор оронгууд тодорхой байгаа гэдэг линкийг явуулчихад тэгэл зөвшөөрчдөг. А гэтэл манай сургуулийн вебсайт нь амар нэ. Тэгээ би бүр ингээ энэтгэр рүү өчнөө олон жилийн өмнө таньдаг байсан хүн рүүгээ юу гуйж агаад манай коллеж дээр очиод нэг ийм бичиг хийгээд аваад өгөөч энэ төр гэ. Тэгээ тэндээс шуудан гар явуулуулаад амар их ажиллахаа болж исэн. Тийм болохоор тэр нострификацийн бичиг баримтаа ер нь наашаа ирэхээс өмнө маш сайн бэлдээд ирэх хэрэгтэй. А тэгээ энэ нострификац хийлгэхэд бүх бичиг баримтыг баталгаанд орчуулагчаар орчуулуулаад тэгээд нотариатаар баталгаажуулах хэрэгтэй байдаг. А тэгээд баталгаад орчуулагч нь заавал чехийн тамгатай хүн байх хэрэгтэй. Гэдгийг маш сайн анхаараарай. Одоо тэгээ ер нь хүмүүсээс ирсэн асуултанд хариулъя тий. Энд нэ чехээс сурна гэвэл яг уу ажлын гэрээг сургалт болгож болох уу гэнэ. Тэгээ энэ айгу төгөөгөл ирдэг асуулт. Ажлын гэрээгээр ирчээд сургуульд сурч ер нь бол болно. Оюутны виз сольж болно. Гэхдээ заавал тэгэх гэж яарад авах шаардлагагүй гэж бодож байна. Яа тэгэхээр ажлын гэрээтэй ирж байгаа хүмүүс ч угаасаа ихэнх нь нэг 2 жилийн гэрээтэй ирдэг шүү дээ. Тэгээ 2 жилийнхаа хугацаанд хэрвээ та чех хэл дээр төлбөргүй цаашдаа их сургууль сурах гэж байгаа бол чех хэлээ маш сайн сураа тий. Чех хэлээ сурч авах хоорондоо тэр оюутны юу виз рүү нэг солих гээд яарад хэрэггүй. Тэгээд яг ажлын виз чинь дууссны дараа их сургуулийн оюутан болоод оюутныхаа виз рүү солиход бол асуудал байхгүй. Тэр нөгөө омб дээр очиод юугаа аппликейшн бүглэхдээ ингээс амьдрах зорилго нь студиум гэж хүчээл. Тэгээд нөгөө бүгэлдэг анкет нь арай өөр болж байгаа. Тэгэл болчихно. Ер нь бол болчдөг. За энэ визийн тухай бас эргэнгүй мэдээллийг манай оюутны холбооны YouTube channel дээрээс харах боломжтой. Бид нэр ингээд оюутны виз гэж нэг дугаар хийжсэн, нэг бичлэг оруулж ирсэн. За тэгээд ажлын визээ оюутных болгож сайдлах сонирхолтой хүмүүс энэ бичлэгийг яг нэг 12 минут 30 секундээс хойш үзээрэй. За тэгээд яагаад ажлын визээ оюутных болгох гээд яарад хэрэггүй гэд байна вэ гэхээр энд ирээд байж байгаа хүмүүсийн хувьд бол турвалын аягүй чухал шүү дээ. Ер нь бол нэгэнт ирсэн чинь нэг турвалыгаа авчяал гэсэн бодолтой байдаг ш. Тэхэн хүмүүс чинь
Тэнгүүд чинь турвалын авахын тулд энд тасралтгүй 5 жил ажиллаж амьдэрсэн байх хэрэгтэй тий. Тэгэнгүүт сурч байгаа оюутны визээр байсан хүний 1 жил байсан хугацааг 0.5 жил байсан гэж тооцсон. Одоо би жишээ нь 8 дахь жилдээ энд амьдарч байгаа хэрнээ дандаа оюутны визээр байсан болохоор би турвалын авах боломжгүй. Яа тэгэхээр миний амьдарсан хугацаа 4 жил ч хүрэхгүй байхгүй. Тийм учраас юугүй ингээд оюутны виз болох гэдэг яарад ах юм бол нэг шаард. Хэлний бэлтгэлд орохдоо заавал А1, А2 түвшинтэй байх хэрэгтэй байдгүй гинэ. Хэлний бэлтгэлд энд оронгууд угаасаа шууд ингээл монголоор ярьдаг хэлний бэлтгэл гэж байхгүй шүү дээ. Дандаа чехээр зарим нь яг нөгөө ихэн үедээ нэг жоохон англиар тайлбарлаж өгүүл өгөн гэхдээ тэгэл ер нь чехээрээ л явцдаг. Тийм болохоор чех хэлний ямар ч түвшингүй байж болно. Чех хэл огт мэдэхгүй байж болно. Гэхдээ англи хэл ч юм уу, орос хэл ч юм уу нэг жоохон мэддэг байхгүй бол бүр яг тийм англи хэлний бараг А1, А2 хүрэхтэй үгүйтэй түвшинтэй хүн тэгээ орос хэл огт мэдэхгүй тийм хүн ирээд үнэхээр хэцүү байсан. Тийм болохоор чех хэлний бэлтгэл сурахад заавал чех хэлний ямар нэг түвшин шаардахгүй. Гэхдээ англи юм орос хэлний нэг жоохон ч гэсэн мэдлэгтэй байхгүй бол айгүй хэцүү байдаг. Бүр өсгнээс нь эхлээд зааж өгдөг чех хэлний бэлтгэлд бол. Чи чех хэлний бэлтгэл 1 жил сураад ямар түвшин хүртэл явсан бэ? Яг түвшингөө бол мэдгүй. Гэтэ ямар ч ингэдэг нэг хөөрхөн ресторанд ажиллах хэмжээний яваад сурцсан. Тэгэхээр бас нөгөө уулын чи анх чех хэл дээр сурна гэж байгаа болоод тэгээд англи хэл дээр сурахаар болсон тий. Тэгэнгүүт одоо хичнээн англи хэл дээр сурдаг ч гэсэн чех хэлний мэдлэг чинь хэр их амьдралд хэрэг болж байна. Ер нь гадуур мадуур орохоор одоо дэлгүүр мэлгүүр ч юм уу чех хэл мэддэггүй хүмүүс байдаг шүү дээ. Үгүй англи хэл мэддэггүй хүмүүс байдаг. Тэмүүдэг тэд нартэй ингээд ер нь гадуур л явахад амар хэрэг болдог тоо. Сургууль дээр бол угаасаа англи хэл дээр сурч болохоор. Тэгээ дээрэс нь бас ажил олох боломж нь ч гэсэн нэмэгдэх нь шүү дээ тий. Прагаас өөр хотод бол чех хэлэхгүй бол ерөөсөө ажил олно ч ресторанд дандаа чехээр ярьдаг хүмүүс орж ирнэ шүү дээ. Энд ч юм болохоор чи яг туристууд ихтэй юм хотын төвд ажилладаг шүү дээ тий. Манай нэг ресторан бол угаасаа бүр чех хэлний хэрэгч байхгүй гэдэг болохоор айгүй амар байдаг. За өөр асуулт. Энэ хавар 12-оо төгсөөд хэлний бэлтгэлээр яаж чех руу явах вэ? Одоо хавар төгсөж байгаа хүмүүс наашаа ирээ гэж байгаа бол яг нөгөө төгсөлтийн шалгалт малгалтаа хүлээж ээж болъё гэж хүлээгээд авах шаардлага байхгүй. Ерөөсөө л одооноос бүртгэлээ эхлээд материалаа бэлдээл явж байгаа хэрэгтэй. Тэгээ угаасаа 12-оо төгсөх нь ойлгомжтой шүү дээ. Тэр ерөнхий шалгалтын дүн мөн чи энд сурахад ерөөсөө нөлөөгүй. Яг ерөнхий шалгалтаа өгмөр ойл өгчих цаашдаа яванда хэрэг болох шүү дээ. Яг наашаа ингэ шийдсэн бол яш бол нэг хэрэггүй байх гэж бодож байна. Яш ч угаасаа нэг 2 илүү 2 жил хагаслийн төвчтэй. Дараа нөхөд өгсөн ч болох юм биш үү? Гэхдээ яг нэгэнд бүртгүүлсэн бол тэгээд тэрийг өгдөөрөө өгнө л үстэй. Гэхдээ яши дүн мөн ч юм уу те үр дүн энд ирэхэд ямар ч хамаагүй болохоор тэр хоёрын тустай ажил параллелаар ингээд явж болно. Энд сургах бүртгэлийн эхнээсээ хийлгэж болно. Одоо 12 төгсөөд ирэх намар ирнэ гэж бодож байгаа л хэлний бэлтгэлд ирэх гэж байгаа. Эсвэл шууд англи хэл дээр их сургууль сурах гэж байгаа бол одооноос юмаа бэлдээд бүртгэлийг шууд эхэл. За би өөрөө одоо чех улсад амьдарч байгаа. Дараа жилийн хаврын элсэлтээр сувилагчийн сургуульд суралцах хүсэлтэй байгаа хэлний сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм аа. Сувилагчийн сургууль гэхээр ер нь одоо нөгөө эдийн засаг, хууль, одоо анагаах ухааны чиглэл сувилагч байна уу те? Эднэр болохоор нөгөө техникийн чиглэлээр сурахтай харьцуулахад хэлний мэдлэг илүү их шаарддаг юм байна. Одоо жишээ нь миний өмнө сурч байсан сургуульд нэг өрөөнд байсан охин маань яг манай Портубица аймгийн сургуулийн эрүүл мэндийн факультетэд сурдаг гэсэн байхгүй юу? Анагаахын ихэмч болохоор биш, зүгээр юм радиологийн техникч болохоор. Тэгсэн хэрнээ тэд нар ч ингээд нөгөө эхний жилдээ амар их юм анагаахын холбогдлоо нөгөө антом үздэг. Тэгэхээр хэл аягүй их шаарддаг юм билээ. Тийм болохоор тэр чиглэлээр сурах гэж байгаа хэлээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд яг сувилагчаар сурах гэж байгаа гэх юм бол заавал нөгөө нэг юм анагаахын том факультеттэй сургууль гэж хаах шаардлагагүй. Ингээд олон сонголтууд байдгийн шүү. Тийм болохоор олон сургуулиудын талаар илүү сайн мэдээлэлээ хаагаараа жишээлх юм бол миний сайн хэлсэн Портубицгийн сургууль ч юм уу те эсвэл Храдец Краловын энэ төр юм юунод байгаа анагаахын факультетууд байгаа шүү. За энд ирээд 8 жил амьдарч байгаа турвалыг авцаа хэлээ сайжруулмаар байгаа. Хэлний бэлтгэл сонирхож байгаа юм аа. Хаана ямар сургуулиуд байдаг болоо. Тэгэхээр нөгөө түрүүний миний танил үзээрэй гэдээсэн бичлэг дээр болохоор яг томоохон их сургуулиудын дэргэдэг хэлний бэлтгэлээдэг. Тэгэхээр тэд нар нь одоо Праг, Брно, Оломоц гэдэг айгу том их сургуультай хотууд байдаг. Жишээ нь Мост ч юм бол айгу жижигхэн хоттой. Гэхдээ айгу бол монголчууд байдаг. Тийм хотод яг ингээд нөгөө биеэр очиад сурах боломжтой тийм том хэлний бэлтгэл бол баг байхгүй.
яг жижиг сажиг курсүүд ч юм уу тий одоо интерачны төв мөвийн тийм хямдхан курсүүд байдаг гэж магадгүй. Тийм болохоор тиймэрхүү хямд төлбөртэй курсүүд байна уу гэдэг интернетээс хаагаад үзээрэй. Аль эсвэл онлайнаар сурах боломж одоо том их сургуулийн хэлний бэлтгэлд байдаг. Жишээлх юм бол Прагийн Карлийн их сургууль чинь бүтэн жилийн хөтөлбөрөөсөө гадна ингээд нөгөө семестрийн ч юм уу 2 сарын ч юм уу гадаадуудад зориулсан онлайн хөтөлбөрүүд гээд үе үе гаргадаг. Бурнууд болохоор Масарик гэх сургууль нь бас яг хийдэг. 36 настай хүн хэлний бэлтгэлээр ирэх магадлал хэрэг. Ерөөсөө тэрэнд виз нь гарахгүй гэх юм ерөөсөө байхгүй. Оюутны визээр бол нас харгалзахгүй. Тэр яг нөгөө янз бүрийн нөгөө засгийн газрын тэтгэлэг энэ дээр гэсэн юмд бол настаас нь нөө байдаг уу гэхээс хувийн зардлаар сурах гэж байгаа бол тэр нас ерөөсөө хамаагүй. За онлайн хэлний бэлтгэл гэж түрүүний асуусан байна. Хүрэх төвшин хөрөстө өөрөөсөө шалтгаалах гэдэг. Тий хэлний бэлтгэлд сураад хүрэх төвшин гэхээр ер нь бол бүтэн жилийн хөтөлбөр ер нь B2-т хүрнэ гэсэн юм хөтөлбөртэй байдаг. За яг зарим хэлний бэлтгэл нөгөө цөөхөн цагтай байдаг болохоор B1-ээс B2 хүнээсээ хамаараад одоо нөгөө слав хэлний суурьтай хүмүүс бол B2-т нэг жил сурчаад цөөхөн цагтай байсан ч гэсэн хүрчдэг. Мань мэд шиг ингээд нөгөө орс хэл мэдхгүй бол ер нь бол B1 төвшөндөө хүрчин. Гэхдээ хэрвээ их сургуульд сурах зорилготойгоор хэлний бэлтгэл сурж байгаа бол B1 төвшөндөө сэтгэл хангаж болохгүй. Гэхдээ B1 төвшөнгөөр төгсчөөд их сургуульд амжилттай сураад төгссөн хүмүүс байдаг л да. Гэхдээ ер нь хүнд шүү. Ер нь B2-тай болж ижил их сургуульд орох нь зүйтэй биш үү гэдэг ингээд тэрний төлөө зорихгүй тэмүүлсэн зүгээр ер нь бол. Би бол B2-оо аваад төгссөн хэрнээ чех хэл дээр ингээд сурах гад сургууль маань хүнд дээр ингээд сургуулаа олон дахин солиод одоо англи хэл дээр сурч байгаа юм жишээ байна. Гэтэл эсвэргээрээ ингээд надтай хамт хэлний бэлтгэл сурч ирсэн ингээд бүр Латин Америкийн ч юм уу тий ямар ч юм слав хэлний аач байхгүй тийм орнуудаас ирсэн хүүхдүүд өөрсдөө амар мэрэлттэй тэг өөрсдөө амар нүүрмгийн хүн болгонтой ингээд чехээр ярих хичээгээд байдаг. Тийм байжгаад хэлний бэлтгэлээ B1-тэй төгссөн хэрнээ тэгээд амар юм нөгөө юу шалгуур өндөртэй их сургуульд ороод яг стандарт хугацаанд багтаагаад төгссөн тийм хүүхдүүд байна. Тэгэхээр яалтч хүн хүнээс хамаа. Тэгээд энэ дашрамд хэлэхэд маа холбоо дунд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн талаар лайв хийсэн. Одоо энэ ихтэй сургуулиудын талаар лайв хийж байна. Тэгээд хэрвээ яг энэ дэд ингээд нөгөө одоо дач ч юм уу болроо шиг ч юм уу манай өмнөх лайваар орсон бичтмаа шиг ч юм уу энэ хүмүүсээс ганцаарчсан зөвлөгөө ингээд тусдаа авъя гэх юм бол боломжтой. Гэхдээ бид нэр ингээд нөгөө маш олон жилийн турш дандаа ингээд үнгүү зөвлөгөө өгөөл яваад байсан. Одооноос болохоор ерөөсөө нийтэд нь нэг ингэж мэдээлэлээ өгчөөд тэгээд нөгөө үзээрэй гэдэг бичлэгнүүдийнхаа линкийг явуулж болно. Гэхдээ тусгаалan зөвлөгөө авахаар бол ингээд цагийн төлбөртэйгээр тусгаалсан зөвлөгөө өгдөг болж байгаа шүү. Одоо тэгээд хэрвээ их сургуулийн талаар зөвлөгөө авъя гэх юм бол манай энэ холбооны Facebook и Instagram руу холбогдоод тэгээд яг тэр зөвлөгөө өгөх хүнийхээ мэдээллийг нь аваад тэгээд тэр хүндээ одоо цагийн 150 корона төлөөд тэгээд зөвлөгөө авах боломжтой байна шүү. Ер нь яг хаанаас юунаасаа эхлэх үү, ямар дарааллаар явах уу гэд эргэлзэж байгаа хүмүүс болохоор манай холбооны Mod.cz гэдэг YouTube сувг руу ороод чехэд сурцгаая гэдэг ерөөсөө 5 минутын бичлэг байна. Энэ дээр ерөөсөө яг ихтэй сургуульд орох гэж байгаа болвол англи хэл дээр сурах бол ингэж явна, чех хэл дээр сурах бол ингэж явна гэд маш тодорхой процессыг ингээд тавчхан бөгөөд тодорхой тайлбарласан байна. Тэгэхээр саяхан бичлэгийг үзээрэй. Нийт бэлтгэлээр ирэхээр дотор байранд ороход байр нь олдцтой байдгүй, мөн жилээр нь байрны төлбөрийг тушаадгүй гинэ. Байрны төлбөрийг болохоор сар байрны олдоц бол за хэлний бэлтгэлд ер нь гайгүй нөгөө хэлний бэлтгэлүүд ч яг тэр нөгөө сургуулийн тодорхойлолт өгдөг хэлний бэлтгэлүүд ч ер нь л их сургуулийн харьяаны бэлтгэлүүд байгаа шүү дээ. Тэнгүүд тухайн их сургуулийнхаа дотор байранд орчдөг. Эхлээд хэлний бэлтгэлдээ бүртгүүлээ төлбөрөө төлчингүүт сургуулиас ч тодорхойлдог шүү дээ. Тэрийг ашиглаад тухайн сургуулийнхаа дотор байранд нь захиалга өгч болдог. Тэгээд ер нь бол эртхэн байх тусмал байранда амархан орно л гэсэн үг. Бас байрны барьцаа гэж юм байдаг тийм. Тэгээ байрны барьцаа гэж ер нь бол нөгөө тухайн сонгосон өрөөнөөс хамаарал бас янз байдаг. Тэгэл анх ороход нэг барьцаа нь 10,000 ч юм уу 15,000 корон ч юм уу байна. Тэгээд оронгуудаа яг ихний сарын төлбөрөөр төлж таардаг. Чех хэлний төлбөр гэдэг үг нэ. Энэ бэлтгэлийн төлбөр юм бах та. Хэлний бэлтгэлийн төлбөрүүд бас тэгээд нөгөө түрүү хэлсэн тий яг сургуулиас хамаарат янз байдаг. За яг ойролцоо жишээлх юм бол хэдий төлжсэн. Миний яг даатгал маатгалтайгаа нийлээд Монголоос яг анх ирэхэд 12-3 сая болсон. 12-3 сая төгрөг. Тийм. За эндээс жилийн даатгал ороод тэгээд жилийн төлбөр орсон.
За жишээлх юм бол энэ хамгийн өндөр төлбөртэй байдаг Карл их сургуулийн хэлний бэлтгэлийн 1 семестрийн төлбөр 55,000 крон гэж. Буюу 2,400 евро. 2 семестрийн хөтөлбөр нь болохоор 108,000 крон. Тэгээ энэ болохоор 7 хоногт 25 цаг ордог. 108,000 крон гэж чинь бараг 14-5 сар болчих юм тийм. Энэ чинь тэгтэл чи чинь болохоор дата центр нь ороод тийм байсан. Чи чинь болохоор Правдах эдийн засгийн их сургуулийн хэлний бэлтгэл сурсан тийм. Тэгэхээр яг ингээд сургуулиасаа хамаарат өөр байгаа. Одоо жишээ нь би сая хамгийн өндөр төлбөртэйг нь та бүхэнд хэллээ. Энэ болохоор Уяв цүний цэг цэзэ гэдэг Карл их сургуулийн юу хэлний бэлтгэлийн ингээд жишээлх юм бол байж байна. Мэдээр ингээд сонирхсан хэлний бэлтгэлийн вебсайт руу ороод яг наривчсан мэдээллийг нь хараарай. За одоо тэгэхээр ер нь ингээд нөгөө асуултууд айгүй их давтагдчихж байгаа болохоор эхнээс нь яг товчхон нэг цэгцтэй мэдээлэл үгүй. Юуны төрөнд Чехийн ихтэй сургуульд сурах гэж байгаа бол англи, чех хэл аль дээр нь хамаагүй ямар нэгэн байдлаар Чехийн ихтэй сургуульд сурья гэж сонирхож байгаа бол хамгийн дөрөнд та бүхэн манай холбооны Mod CC гэдэг энэ YouTube сувгаас Чехэд сурцгаая гэдэг энэ 5 минутын видеог үзэр. Энэ дээр ерөөсөө та хаанаас юугаа хийж эхлэх вэ? Англи хэл дээр сурах бол ямар процессор явах вэ? Чех хэл дээр сурах бол ямар процессор явах вэ гэдэг чинь маш тавч өгөөд тодорхой тайлбарсан байна. За хэлний бэлтгэлд сурья. Чех хэл дээр сурах гэж байгаа хэлний бэлтгэл сонирхож байна гэх юм бол дахиад YouTube-ийн Сонноос гэдэг миний хөтэлдэг сувг руу ороод энэ Чехэд ажиллах сурахаар сонирхч гэдэг хэсгээс нь Чех хэлний бэлтгэлүүд гээд энэ бичлэгийг дуустал нь үзээд тэгээд энэ дээр танилцуулсан бэлтгэлүүдийн вебсайт руу сонирхсан бэлтгэлийн вебсайт руу ороод бүртгүүлээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. За ихтэй сургуулиудын талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол сургуулаа сонгож чадахгүй байгаа бол Study in CZ гэдэг энэ вебсайт руу англи хэлд ороод англи хэл дээр мэдээлэл авч болно. Эсвэл Высокая школа эцэг CZ гэдэг энэ сайт руу ороод чех хэл дээр мэдээлэл авч болно. За ажлын гэрээг сургалтын виз болгохтой холбоотой мэдээлэл ер нь бол товчхондоо болно. Гэхдээ нэх яахтар яарах шаардлагагүй. Та хэрвээ турвалын авахар зорж байгаа бол зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд визээ солих хэрэгтэй. Тэгээд Mod CC гээд суграа ороод энэ Mod Podcast 2 Чехийн оюутны виз гээд энэ бичлэгийг 12 минутаас хойш үзээрэй. Элсэлт хэдээс арай. Элсэлт болохоор хэлний бэлтгэлчдэр ер нь их сургуулиудын бүртгэлчдэр одоо угаасаа он гараал нэгтчихдэг. 1 сарын 1 ингээл ер нь баг бүгд нэгтчихдэг. Тэгээ харин бүртгэл хаалттай нь болохоор харилцаа адилгүй байдаг. Эрэлт ихтэй нөгөө хүмүүс аягүй сонирхдаг том сургуулиудын бол ерөөсөө 3 сар гэл тэр сургуулийнхаа өөр байгаа. Наад захын 3 сар гээд хаагдан зарим нь бол 5 сар хүртэл үргэлжилтэнж байна. Тэгээ янз байгаа. Сургуулийнхаа вебсайт руу ороод үзэх хэрэгтэй. Зөвхөн хэлний бэлтгэлээр сурч болно. Зөвхөн хэлний бэлтгэлээр сурах гад оюутны визээр ирээд тэгээд буцаад явсан ч болно. Үргэлжлүүлээд ажил болонгуудаа ажлын виз болгосон ч болно. Хэлний бэлтгэл болон сургуулийн тухай мэдээлэл, төлбөрийн тухай мэдээлэл монгол хэл дээр бичсэн юм. Бид нар яг ингээд нөгөө Facebook, Instagram хуудасаараа оюутны холбооны хуудасаараа ингээд мэдээлэл бичээд оруулдаг байсан. Гэхдээ энэ мэдээлэл бол ингээд байнга шинжлэгдчихэд тэр болгонд нь бид нар ингээд шинжлэхэд авах заримдаа яг өндөө боломж нөхцөлтэй тийм оюутан байдаггүй. Тэгсэн хэдийч бид нар айлуулах чадхаар ингээд мэдээлэл чатаар ч юм уу ингээд лайваар ч юм уу видеогоор ч юм уу хийгээд явж байдаг. Видеогоор хийх нь яг ингээд хүнтэй нүрээ хараад ярьж байгаа юм шиг илүү ойлгомжтой байдаг болохоор илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болдог болохоор бид нар яг ингээд нөгөө тодорхой сэдвүүдээр ингээд хэдэн жилийн өмнө видеонууд хийгээд YouTube сувг дээр оруулсан байгаа. Тэгээ угаасаа хүмүүс асуухаар энэ видеонуудынхаа линкийг явуулчихдаг. Тэгээд илүү дэлгэрүүлээд судлах шаардлага бол заашгүй байгаа. Тэрийг тухайн хүн өөрөө тухайн сургуулийнхаа вебсайт руу ороод өөрөө заавалчгүй судалгаа хийх шаардлагатай. Их сургууль сурах гэж байгаа хүн ялангуяа энэ зэргийн мэдээллийг интернетээс бид нар ингээ эндээс уншаа гэдэг билехэн хаягийг өгч шээ тийм болохоор тэндээс нь уншаад ойлгох чадвартай байхгүй бол угаасаа их сургуульд ороод сурна гэдэг том хэцүү шүү. Тэгэхээр өөрсдөөсөө бас тодорхой чармалт гаргах шаардлагатай. Тэгээд лайв үзэж байгаа хүмүүстээ бас нэг юм ташрамж хэлэхэд бид нар л нөгөө эцэг эхчүүд айгүй холбогддог. Тэгээд тэр бол айгүй саашаалтай хүүхдийн төлөө ингээд анхаарал тавьж байгаа эцэг эхчүүд бол үнэхээр сайн байна. Тэгж явдаггүй ч эцэг эхчүүд зөндөө байгаа. Гэхдээ яг их сургууль сурах гэж байгаа хүүхд бол ер нь бол бие даасан байх хэрэгтэй тий. Биднээс ерөнхий мэдээлэл авчаад ер нь бол хүүхдэд холбогдуулбал илүү зүгээр идэв шүү. Хүүхдээ өөрөө бас жоохон өөрийнхөө төлөө яав гэж түлхэж өгж байгаарэ гэж эцэгчүүдээс гуяа.
өөртөө холбогдоод бас хүүхдэд бас давхар холбогдуулж ивэл зүгээр шүү. Ангаахаар сурах гэвэл заавал чи хэлнэ. Тий. Одоо зарим мэрэгжил бол ингээд нөгөө англи хэл дээр сураад явхад айгүй боломжийн тий IT, economic энэ чинь бол юу англи хэлний хөтөлбөртэй сургуулиуд айгүй олон байдаг. Гэтэл хууль ч юм уу, ангаах ч юм уу тий эдгээр чинь болохоор яг нөгөө тухайн улстай мэрэгжилтэн бэлтгэж байгаа гэдэг үгнээс ч гэдэг юм байдаг. Ер нь бол англи хэл дээр гэхээс илүү чех хэл дээр сурах хөтөлбөрүүд нь илүү төвөг нөлөөтэй. Яг уу англи хэл дээр анагаахын чиглэлээр магадгүй шүдний хэмжээр ч юм уу тийм хөтөлбөрүүд мерсэр байгаа. Маш зөвхөн. Тийм болохоор одоо яг нөгөө бүх хөтөлбөрийг англи хэл дээр байдгүй гэдгийг одоо би яг цэжээр хэлж мэдэхгүй байгаа болохоор энэ Study in CCC, Высокой школы CCC гэж сайт руу ороод шалгаарай гэж хэлээд байгаа чинь тийм учиртай. Ангаахын чиглэлээр хэдэн жил сурдаг юм бол гинэ. Юу яд юм бэ лээ. Манай ангаах чинь айгүй олон жил сурдаг шүү дээ. Тэгсэн чинь эдгээр чинь болохоор 3 жил сураад тэгээд нэг титул одоо нэг зэрэг аваад тэрийг ингээ ахиулаад явчихдаг юм бэл. Тэгэхээр 3 жил сурахтаа бол айгүй ерөнхий юм сурдаг юм байна гэж би өөртөө ойлгосон. Тэтгэлийн талаар Чех ихтэй сургууль сурахад одоо нөгөө богино хугацааны ч юм уу зүгээр амжиргааны тэтгэлэг авах гэдэг ингээд айгүй хидэн боломжууд өгдөг. Уг нь тэтгэлэг гэхээр maaхан яг нөгөө нийтлэг ойлголт бол ингээд сургалтын төлбөр өгөхгүй дээрэс нь стипенд авах гэж ойлголт өгдөг ш. Тэр болохоор засгийн газрын тэтгэлэг урд нь бол Чехийн засгийн газраас манай улсад тийм бүрэн хэмжээний тэтгэлэг өгдөг байсан. Тэр нь болохоор сургалтын одоо бүтэн ингээд зэрэгтэй сурахад тэ 2-3 жил сураад төгсгöd сургалтын төлбөр төлөхгүй дээрээс нь сар болгоны стипенд олгодог тийм засгийн газрын тэтгэлэг байдаг гэсэн бол тэр нь 21 оноос хойш шүлүүдээ олгохтой болсон. Тэгээд тэр засгийн газрын бүрэн хэмжээний тэтгэлэг эх жилээс олгогдож магадгүй. Тэр тэтгэлэг олгодох хэсэг нь яг жил бүрийн 8 сард тодорхойлдог. Тэгээд тэрийг болохоор Чехийн боловсролын яамны сайтаас харах боломжтой байдаг. msmt.gov.cz гэдэг энэ сайтнаас энэ дээр ингээд scholarships гэдэг хэсгээс нь харах боломжтой. За түрүүлсэнчлэн яг энэ нөгөө бүтэн хөтөлбөрийн тэтгэлгийг бол манайд одоо сүүлийн хэдэн жил олгоогүй. Эх жилээс олгогдох хэсэг нь 8-9 сард тодорхой болно. Манайд одоогоор ямар тэтгэлэг өгж байгаа гэхээр богино хугацааны буюу 2-10 сарын тэтгэлэг. Энэ болохоор одоо зарлагдсан байгаа 2 дугаар сарын 15 хүртэл юу яах юм бэлээ үргэлжлэх юм бэлээ. За саяхан манайх Facebook хуудсан дээр энэ талаар зарыг нь юусэн. Энэ бүртгэл нь болохоор Монголын боловсролын яамаар дамжуулж явж байгаа. Гэхдээ энэ тэтгэлгийн талаар мэдээлэл та бүхэн Чех болон Монголын боловсролын яамны аль-альныхаа сайт руу н ороод харах хэрэгтэй. За яг манай Facebook хуудсан дээр 1 сарын 31-нд оруулсан постн дээр энэ байж байгаа. 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүртгэл нь үргэлжилнэ гэдэг. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авах холбоос нь энд байж байгаа. Энэ scholarship цэг, assist цэг, edu цэг MN гэдэг яг энүүгээр орж бол бүртгүүлэх юм билээ Монголын боловсролын яамны харьяа сайт. Тэгээд доотлын MSMT гэдэг нь болохоор Чехийн боловсролын яамны сайтн дээр гарсан дэлгэрэнгүй мэдээлэл нөө. Энэ болохоор богино хугацааны засгийн газрын тэтгэлэг. Энэ богино хугацааны засгийн газрын тэтгэлэгт болохоор Монголд ямар нэг их сургууль сурдаг хүмүүс энд төр зураг ирээд сурахад авч болдог тэтгэлэг мэлээ. Тэгээд сарын стипенд олгодог 9,000 крон жилиг. Гэтэ тэр нь яг бас жилээс хамаарат жоохон солигдож магадгүй. Ийм засгийн газрын тэтгэлэг байгаа. Тэрнээс гадна жил болгон зүгээр нэг зуны сургалтын тэтгэлэг гэж гарч ирдэг. Энэ нь бас манай боловсролын яамны вебсайт болон Монгол дахь Чехийн элчин сайдын яамны Facebook дээр ингээд заран гарчдаг. Тэгээд нэгэнд энд ирсэн байгаа тохиолдолд бас хэд хэдэн янзын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Нэгдүгээрх нь болохоор бараг бүх хүн хамрагдаж болдог тэтгэлэг гэх юм бол дотор байрны төлбөрөөс хөнгөлдөг тэтгэлэг, дотор байр ч юм уу байрны хөнгөлөлтийн тэтгэлэг. Энэ болохоор яг тухайн сургуулийн байдаг газраас байдаг хотоос өөр газар нөгөө байнгын оршин суух хаягтай хүмүүс бол одоо нэг сарын байрны төлбөрийн нэг багахан хэмжээнд нэмэр болох үст тийм мөнгө авдаг. Жишээлх юм бол сарын 500-аас 700 тэгээд тэрийг ингээ улирлаар авчдаг. Тэгээд тэр тэтгэлэгт оролцох боломжтой үгүй юу гэдгийг угаасаа нөгөө сургуулийнхаа дотоод мэдээллийн систем дээр нэг хүсэлтээ өгөөд тэр тэтгэлгийг авч болохгүй юу гэдэг нь тодорхойлогддог. Ер нь бол одоо Монголоос ирж сурч байгаа хүмүүс бол бүгд авах боломжтой. Ямар тохиолдолд боломжгүй болдгоо гэхээр одоо анх удаага ингээд нэг их сургууль сурах гад орчоод тэгээ тэрийг амжилттай төгсөөгүй дараагийн одоо нэг сургуулаа солих ч юм уу тэгсэн тохиолдолд тэр тэтгэлгийг авах боломж болдог. Одоо би ингээд сургуулаа олон солилцсон болохоор тэр тэтгэлэгт хамрагдах болсон. Би бас авч чадаагүй шүү. Чи яагаад авч чадаагүй? Чи бол наах ёстой. Харин бүртгүүлсэн чинь ингээд not granted гэсэн. Яагаад?
Чи ч уул нь ингээд байнга оршин суудаг хайрцаг энд биш шүү дээ. Сонирхолтой тийм. Ийм нөгөө юу нь ямар шалтгаанаар гэдэг тайлбарыг нь харсан уу? Үгүй тийм гарч ирээгүй. Сонирхолтой байна. Ер нь бол тийм. Тэр манай ангийнхаа аваад байгаа. Тий, тэрийг тэгж уул нь авч олдог байхгүй. Дотор байр нь биш болохоор тэгт юм л үгүй л байна да. За тийм байрны төлбөрийн дэмжлэг гэсэн бага хэмжээний тэтгэлэг өгдөг. Тэгээ тэр нь сараар нь биш яг улирлаар нь ингээд нэг мөс өгчтийн тэгэнгүүт чинь тэр сарын нэг 500 700 крон гээд 3 сарын нийлээ нэг 2000 орчим ч юм уу болчоор бас хүрхэн амьдрал нэмэр болчих тий. За тэрнээс гадна он сургалтын тэтгэлэгээс сургууль болгонд байгаа. Тэгээд 50 дахь шаардлага нь болохоор харилцан адилгүй. Ер нь бол тухайн нэг семестрт бүх хичээлдээрээ нэг буюу одоо A явсан бол тий тэтгэлэгт хамрагдана гэдэг чинь нөгөө голчин тэдээс бага байх юм бол их байх юм бол гэдэг тийм шалгууртай. За тэгээ зарим нь болохоор бүр амар хүндрээд олон нөгөө онц сурдаг оюутантай сургууль жишээлх юм бол бүх хичээлийн эхний шалгалтаараа дандаа нэг авч дууссан ч гэдэг. Тийм бидэг. Тэгээд яг нөгөө голчоос хамаараа зарим нь ингээ 2 3 ранк үсгэж одоо голчин 1.1-ээс бага бол 1.4-өөс бага бол тэдгээл. Тэгээ сарын 2000, сарын 5000, сарын 9000 ч гэдэг юм. Янз янз. Тэгээ тэрийг семестрийнхаа дүнгээс хамааруулаад авч болдог. Тэгэхээр тийм он сургалтын тэтгэлэг гэж байна. За тэгээ яг нь нийгмийн халамжийн гэх юм уу тий. Одоо нөгөө гачигдал дутагдaltaй айллыг хүүхдүүдэд зориулсан тэтгэлэг гэж үүдэг. Тэр яг гадаад оюутнуудад хамаардаг юм билээ. Тэгээд нөгөө оюутан солилцоо гэдэг Erasmus гэдэг хөтөлбөрт хамрагдаад өөр улс руу одоо тухайн сурж байгаа сургуультай ч партнершиптэй хамтын ажиллагааны юутэй гэрээтэй өөр улсад байдаг сургууль руу 1 семестр ч юм уу 2 семестр ч юм уу очиад сураад бас тэтгэлэг авах боломжтой. Энэ бол ерөөсөө чихийн бүх сургуулиудад байгаа. Гэхдээ яг хөө зарим сургууль нь арай юм нөгөө нэг хамтын ажиллагаатай сургуулиуд нь арай цөөхөн байдаг ч юм уу. Тэгэнгүүт энд байгаа зарим одоо жишээ нь хөдөө аж ахуйн сургуулиас юм эсвэл Борнод гэдэг мэдээллийн сургуулиас Монгол руугаа ч явах боломж гарч ирсэн магадгүй. Тэр Erasmus юм уу оюутан солилцооны хөтөлбөрөөр. Гэх мэт ингээд нөгөө сургуулийн хувьд маш өргөн сонирхолтой боломжууд байдаг. Тэрийг нь яг сургуульд орсон хойно яг сургуулийнхаа вебсайтыг сайн ухаж төнгөж байгаа болоод тийм боломжуудыг ашиглаж байгаарэ гэж зөвлөё. Сургуулаа төгсөө чигтэй ажиллаж болно үстэй гэнэ. Болно, мэдээж болно. Энэтэй холбоотой нэг мэдээлэл өгөхөд Чехийн ихтэй сургуулаа төгсчөнгүүтээ одоо нөгөө нэг визний ч хугацаа дуусчих шүү дээ. Тэгэнгүүт сургуулаа төгсөнгүүтээ ажил хайх виз гээд 9 сараар виза сонгуулж болдог. Тэрийг сонгуулахад шаардлагатай материал нь ерөнхийдөө нөгөө нэг оюутны виз сонгуулахтай адилхан. Яг нь төгссөн гэсэн дипломоо үзүүлэх ёстой. Сургуулийн тодорхойлолтын оронд одоо диплом үзүүлэх нь ш. Тэгээд санхүүгийн баталгаа, эрүүл мэндийн даатгал, байрны бичиг гээд тэгээд 9 сарын хугацаанд ингээд оршин суугаад ажил хайх боломж. Тэгээ яг нөгөө ажилд орох шанс чинь мэдээж өөрийн чинь ур чадвараас хамаарна. Дээрээс нь нөгөө чех хэл дээр ажил хайж гэнэ үү, англи хэл дээр ажил хайж гэнэ үү. Их мэт олон зүйлээс шалтгаална. Ер нь бол үлдээд ажиллаж болно. Тэгээ одоо яг энд төгсөөд ажил хийгээ явж байгаа Монгол оюутнууд, Монгол экспатууд бас цөөнгөө. Тэр бодох бүр анагаахын чиглэлээр сурч төгсөөд одоо эмчээр зөндөө олон жил ажиллаж байгаа хүмүүс хүртэл чехтэй гэлтгүү ингээд Европын өөр улс руу яваад ажиллаад эхэлсэн хүмүүс ч гэсэн бас амьдрахад тэр байдаг вэ гэж байна. За чи өөр хадагш хэлний бэлтгэлийн оюутны хувьд. Гэхдээ ер нь оюутны хувьд чехэд амьдрахад ямар? Надад болохоор ер нь айгу нэг амар тайван улс угаасаа. Тийм болохоор ингээд ямар ч ерөөс амьдрах айдас байдгүй. Би одоо энд ингээ ганцаараа байдаг. Тэгсэн ингээд ер нь бол ямар ч нэг айх айдасгүй байдаг. Тэгээд ихэнх цаг маань ер нь ингээ яг хичээл ажил гэл ингээд өнгөрчдөг болохоор ер нь тэгэл амьдрал тиймэрхүү л энэ да. Тэгээ яг 50 гэдэг ялтчгүй. Одоо нөгөө нэг ялангуяа баруун Европын оронтой харьцуулахад тий. Одоо жишээ нэг сүүлийн үед чинь цагаачд магаачтай холбоотой асуудлууд айгүй их гарч ирсэн. Герман, Швед энэ төр гээл байсгаал хүмүүс юм хүмүүс галтаа шатаагаар бөмбөгаал утга тараад. Чехэд бол тиймэрхүү баг байхгүй. За яг уу сүүлийн 2 3 жил нөгөө украинчууд ихсэж байгаатай холбоотой бас нэг жоохон мэрсэр юмнууд гарч байгаа. Гэхдээ харьцангуй тайван ингээд хулгайцлыг одоо халаасны хулгайч гэдэг юмч байхгүй. Тэгээ тэнгуүч чинь ингээд нөмөөзөө сурчдаг юм байлээ шүү дээ. Франц руу явахаар ч ингээ юм хүмүүс ингээ барьж явахгүй бас айгүй амар. Одоо тэр байна. Өөр улсад очингуудаа ингээ харьцуулаад идэх болчтой юм л шүү хоёр улсыг. Манай дээр тийм юм байна. Энэ улс арай тийм юм байна гэдэг. Тэгээд чамд одоо яг хамгийн их таалагддаг бол хамгийн таалагддаггүй юм нь юу вэ? Хамгийн их таалагддаг юм бол угаасаа нөгөө тайван тэгснэ ингээд яг нэлийн жил Монгол яваад ирэхэд автобусны цаг ингээд тэрэн дээр бол амар ингээд анзаарсан тэрийг автобус ингээд одоо энд яг 2 цагт ирнэ гэсэн бол 2 цагтаа ирдэг. Анц чинь Монголд яг ингээд цаг нь байхгүй зөв хүлээгээл зогсоод идэг. Тэгээ дараад идэг бүр тэр амар хэцүү байсан. Тэгээ ингээд нэг автобус ирчих хүмүүс ч ихэлдээд автобусандаа сууж чадахгүй тэр нэг автобусаа хойноос нь хараад үлдчихэж байгаа.
Нийтийн тээвэр бол гоё Тий. тий. Анх ирээд яг тэр нь л хамгийн түрүүнд анзаарчихсан надад. Тэгээд тэр шуудан бас амар гоё штий. Аха. Шууд ингээ юу? Яг ингээ хаашаа ч ингээ хүссэн юм явуулгууд яг маргааш нь эсвэл нөгөөдөр нь очсон байдаг. Эсвэл ингээ хүргэлтийн одоо онлайн дэлгүүрээс юм захиалах тэр нь бас яг ингээ гэрээ хаяг дээр хүрээд ирдэг. Нэг ингээ удахгүй яахгүйгээр тэр бас амар гоё санагдсан надад. Бас Европ дотроо ингээд нөгөө өөр улс руу хүн рүү юм явуулах ч юм уу тэгж мэхэд бас ер нь аяг амартай. Мэдээж нөгөө хурдан явдаг, удаа явдаг. Тэгээд трак хаана явж байгааг нь харж болдог олон төрөл байгаа. Гэтэл ер нь аяг амар. Тий. Тэгээд тээврийн хэрэгслийн бас нэг гоё юм яг ингээд хаач хамаагүй очдаг гэх юм уу? Аха. Яг заавал хүрэх ёстой газартаа за нэг ингээд яагаад авахгүй? За хөшөөтэй байх хэрэггүй гэх юм уу? Тий. Яг хоо бүр юм мухар газар руу амралтын өдөр ачаал бахтай үед ари жоохон хол цайтай явна тий. Яг 15 минут ч юм уу хүлээж мүлэн. Гэтэл хаалвал хаачин тий. Тэр мэд нэмэр гоё. Дамжиж мамжаад шамаагүй л очино. За тэгвэл таалагддгүй юм. Онцгой санагддаг юм. Таалагддгүй юм гэх юм бол яг нэг тийм одоо юу гэх юм бэ? Яг тийм нэг одоо орчин нөхцөл гэх юм уу? Одоо нэг тийм Европ хүмүүс ч нэг тийм одоо хөлсний болцохоо эдэн арай том шүү дээ. Тэр нь л надад таалагддаг. Тиймээс өөр нэг их юм байна. Үнэртэй гэж байна, холонстой гэж байна. Тэр бол үнэ. Ялангуяа юм одоо Праг шиг их хүнтэй газар тий 100 дулааны үлрэхээр oh my god амар холонстой. Бас нэг юун дээр нь одоо яг сайн тал дээр нь дуртаж хэлэх юм бол одоо шивэд мөвөдөд амар тийм расист үзэл амар их байдаг гэсэн. Азууд манцдаг амар яадаг. Энэ болохоор тийм юм одоохондоо би ерөөсөө тийм юмд уучраагүй яваа. Тийм болохоор тэрээс юм гой санагдаж байгаа. Яг расист хүнгүй ус гэж ч юу аах вэ? Чигүүд донд расист хүмүүс байгаа. Гэтэ юу н цагаачаад угаасаа энд баг байхгүй тий. Ер нь бол ажлын гэрээгээр ирсэн хүмүүс байна. Эсвэл юу оюутнууд байна. Эсвэл жуулчид. Тий нэг тийм ингээ анх харахад жоохон нөгөө юм хүүтэн яруугаар царайтай болохоор хүмүүс юм расист байна гэж бодоод идэг боловч зүгээр л юм жоохон зожиг хүмүүс тий. Яг харьцаад ихээр бол гайгүй хүмүүс байна. Ресторан ажиллаж байгаа л надаас ингээ чи хаанаас ирсэн эднэрээс Монгол юм өө би ястаа Монголд ингээ хайртай штэ гэж эхэлдэг. Тэр мөр нэм хөөрхөн санагддаг. Яг тэр нэг таалагдгүй зүйл бол тэгээ тэр л энэ да. Өөр ч одоо нэг амар яг ингээд тулгамдж байгаа зүйл байна. Хэлний бэлтгэлээрээ анх яаж явж байсан бэ гэнэ. Би болохоор хэлний бэлтгэл зуучлуулж явж байсан. Гэтэ яг анх Монгол тахтаа ингээд одоо жоохон өөрөө жоохон судалгаа хийгээд ч юм уу ирсэн бол арай дээр байх санагдсан. Ингээд тэгдэг байжтэй гэж бодож тийм ирчээд яг тэгж бодсон. Уул нь их ядаад ах юм байх байгаа. Тийм тэгээд өөрөөсөө судлаад үзвэл одоо ингээд бид нараас зөвлөгөө аваад зарим ойлгомжгүй байгаа юм дээр ингээд тусдуулаад бүртгүүлээд энэ л ерөөсөө тийм хүндрэлтэй юм ер нь авахгүй. За ерөнхийдөө ингээд ярих гэсэн юмнуудаа яриад дуусчлаа. Та хэрвээ ганцаарчлсан зөвлөгөө авах сонирхолтой бол манай холбооны пэйж рүү холбогдоод энэ хүнээс тэр хүнээс эсвэл иймэрхүү талаар ганцаарчсан зөвлөгөө авмаар байна гэд холбогдох оюутны сошиал хаяг ажиллана. Тэгээд тухайн оюутнуудаар цагийнхаа төлбөрийг төлөөд тэгээд ганцаарчсан зөвлөгөө авах боломжтой шүү. За тэгээ манай лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.